Монгол банкны мөнгөний хорооны шийдвэрээ бас хараад ээлжид бос хуралдаанаас шийдвэрээ танилцуулаад бодлогыг 12.5% хүргэж өсөглөө шүү дээ. Энэ нь бол за датанаас харахад 23 оны 12 сараас хойш хамгийн дээд түвшиндээ хүргэсэн үзүүлэлт болж байна. Тэгэхээр энэ шийдвэрийг гаргахад хамгийн хүчтэй нөлөөлсөн үзүүлэлт бас юу байсан бэ? Энэ талаар хоёулаа ярьсан хэлээ. За тэгэхээр өнөөдөр мөнгөний бодлогын хороо хуралдаад ээлжид босоор оролцсон ингээд 0.5-аар бодлогын хөг өсгөх юм шийдвэр гарлаа. Энэ нь бол улс орны эдийн засаг одоо яаруу санд руу хүчтэй муудаад бид нар яар сандраад хурал хийгээд ингээд мөнгөний бодлого өсгөж байгаа асуудал огт биш. Яг хоо нөхцөл байдлыг одоо бүгд мэдж байгаа. Инфляц сүүлийн үед одоо өндөр байна. Инфляцийн одоо өндөр дүн буурах шинж одоо ойрдоо харагдахгүй байна. Тийм учраас ямар ч байсан одоо хэдийгээр одоо жилийн эцсээр инфляц бууна гэсэн ийм төсөөл байгаа. Тэр хугацаанд одоо бас 0.5-аар чангаруулах ийм шийдвэр гаргасан. Энэ нь бол мэдээж нефтийн олдос муу байна. Энэтэй холбоотой одоо удахгүй ургац хураалт эхлэх гэж байна. За гадаадын геополитикийн нөхцөл байдал бас хүнд байна гэсэн ийм нийлүүлэлтийн шин чанартай асуудал дээр одоо бид нар голчлоо ярилцсан. Болох юм бол одоо 13% инфляци чинь бараг талаас дээш хувь нь мах болон одоо нефтийн бүтээгдэхүүн, бензин шатхуун гэсэн ийм хоёр хон бүтээгдэхүүн биш. Тэгэхээр энэ хоёр нийлүүлэлтийн шин чанартай энэ гадаадын нөхцөл байдлаас шалтгаалсан ийм нөхцөл байдал дээр бол бид нар мэдээж шийдвэр гаргаад асуудлыг шийднэ гэж байхгүй. Гэхдээ ерөнхийдөө мөнгөнийхөө бодлогыг ийм хэмжээнд хатуу барьж байгаа зөв зүйтэй гэсэн ийм шийдэлд хүрсэн. Тэгэхээр энэ удаагийн тэг 1.5% өсөлт ямар сувгаар за хэдийн хугацаанд эргээд инфляцид нөлөөлнө гэж тооцсон бэ? За ерөнхийдөө бид нар инфляц одоо утахгүй одоо хоёр инфляц нөлөөлж байгаа хоёр бүтээгдэхүүний нэг болох мах бол одоо утахгүй ерөнхийдөө буух байх гэсэн ийм хүлээлттэй байгаа. За засгийн газрын гишүүн Дамбийн гишүүн бол одоо тодорхой хэмжээний шатхууны асуудлыг шийдсэн 25 мянган тонн 92-ыг одоо ойрын хугацаанд нийлүүлнэ гэсэн ийм мэдээллийг өглөө. Тэгэхээр ямар ч байсан оноос өмнө одоо энэ инфляцид хүчтэй нөлөөлж байгаа хоёр бүтээгдэхүүний одоо бүтээгдэхүүн маань тодорхой хэмжээнд махных нь үнэн буух юм байна. Шатхууны нийлүүлэлт нь боломжийн хэмжээнд болно гэсэн ийм үднэс инфляцийг бид нар ерөөхдөө одоо оны эцээр буурах гэсэн ийм үзүүлэлттэйгээр гэхдээ эн чинь мэдээж мөнгөний бодлого тодорхой хэмжээнд энэ нөхцөл байдлыг харж шийдэхгүй болохгүй гэсэн үднээс ямар ч гэсэн 0.5% өсөх шийдвэр гарлаа. За тэгэхээр энэ дээр бол ийм шүүмжлүүд их байт юм л да. Одоо бизнесийн зээл олдохоо байчин бизнест одоо хатуу мөнгөний бодлого явуулж ийн гэдэг ийм шүүмжлийг одоо эдийн засгчд болон зарим одоо иргэд ихээр хэлдэг. Тэгэхээр хэдүүлээ зүгээр яг бусад улсынхаа жишээг ингээд харах юм бол тоолох юм бол одоо бидэртэй ижлэхэн эдийн засгийн бүтцтэй Казахстан, Киргизстан, Узбекистан энтрийг харах юм бол бодлогын хүү бол өндөр байна. За инфляц нь Казахстанд нэг 10.2% байж байгаа. Бодлогын хүү нь 16% буюу одоо 6 одоо бодит хүү нь 6% одоо интервалд байж байна. За Киргизстан инфляц 11 байж байгаа, бодлогын хүү нь 12 байна. Бас юм өндөр байна. За Туркменистанд бол ерөөсө бодлогын хүү нь 6 байж байгаа. Инфляц нь 6 байж байгаа, бодлогын хүү нь 14. Өөрөөр хэлэх юм маш хатуу бодлого. Энэ орнуудтайгаа бид нар ингээд өөрийнхөө мөнгөний бодлогын шийдвэрийг харьцуулаад харах юм бол бид нар хажууд нь хамаагүй тийм зөөлөн бодлого. Өөрөөр хэлэх юм бол инфляц 13 байж байгаа, бид нар хасах 0.5 буюу 12.5 дор байна гэдэг бол одоо боломжийн хэмжээнд ийм зөөлөн бодлого явуулж байна гэж ингэж дүгнж болно. Энийг одоо хит хатуу байна, хит чанга байна, зээл өсөд олдохоо байж байгаа юм шиг ингэж ярих нь бол одоо буруу юм а гэж ингэж би бол бодож байна. За Монгол банкнаас гаргасан одоо статистик тоонуудыг харах юм бол миний ярьж байгаа зүйлүүдийг бүгдөө нь батлна. За бизнесийн зээлийн өсөлт бол нэг 18.5% хагас жилээр байж байна. Ипотекийн зээл 18.5% өсөлттэй байж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ бол царцаад одоо зээл гарахгүй байгаа асуудал биш. Тодорхой хэмжээнд бол зээл мэд боломжийн хэмжээнд байна. За дээр нь одоо цалингийн зээл бүр 7% хасах хувьтай. Өөрөөр хэлэх юм бол цалингийн зээл багасч байна. За хэрэглээний зээл 8%. Өөрөөр хэлэх юм бол бизнесийн зээлээс даруй одоо 50% бага хурдтай байна гэсэн иймэрхүү үзүүлэлт бол
энэ мөнгөний бодлого бол хит хатуу биш ээ гэдгийг одоо батлаг үзүүлэлт юм аа. За бодлогын бүтээ зэрэгцээд мэдээж бас банкнуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн харьцааг бас зэрэг нэмэгдүүлсэн байна шүү дээ. Энэ тэгэхээр бас нэг удаагийн урьдчилан сэргийлэх алхам муу эсвэл за мөнгөний бодлогыг магадгүй цаашдаа чангадгаж эхлэх мөчлөг эхэлж байна гэж харах уу. За үүнтэй зэрэгцэн бас нөөцийн харьцааг 14.5% болгосноор банкны системээс бас хэдий хэмжээний их усүр татагдана гэж тооцож байна. За яг хоо энд биш дээ. Хэдүүлээ бас энэ мөнгөний бодлогыг сайн ойлгодгүй, мэддэггүй тухайлах юм бол Монгол улсны гаргаж байгаа тоон үзүүлэлтийг ойлгодгүй хүмүүс байна шүү дээ. Өөрсдөө эдийн засгчид нэрлэлсэн. Энэ хүмүүс их буруу тайлбарлаад байна шүү дээ. Ийм хоёрын дүнгээр Монгол банк мөнгө үйлдвэрлэж байна гэдээ ингээд яриад байдаг. Гэтэл ийм хоёр гэдэг бол манайх шиг одоо энэ уул уурхаан бүтээгдэхүүн гадна гаргаж гадагшаа зардаг ийм улсын хувьд бол ийм хоёр бол өсөх маш амархан. Ягаад тэгэхээр гадагшаа гаргасан уул уурхаан бүтээгдэхүүн чинь буцаж орж худалдаад орж ирж байгаа мөнгө нь валютаар орж ирж байна. Энэ дээр нь одоо валютын хадгаламж, төгрөгийн хадгаламж нэмэгдэж байна. Өөрөөр хэлэх юм бол энэ онцлогтой холбоотойгоор ийм хоёр нэмэгдэж байгаа болохоос Монгол банк бол мөнгө үйлдвэрлэж байгаа юм ерөөсөө байхгүй. Тэгэхээр ямар ч үсэн ийм хоёр үүсч тодорхой хэмжээнд өндөр болсон нэг жилийн хугацаанд чинь 11-2 их найдаар нэмэгдлээ шүү дээ. Тэгэхээр бид нар бас тодорхой хэмжээний шийдлийг гаргаж зайлшгүй байх заавал байлгах нөөцийг бол нэг 0.5-аар ерөнхийд нь өсгөе. Энэ нэг 400 тэрбум төгрөг банкны системд тодорхой хэмжээнд одоо зарцааж ийн гэсэн ийм л ойлголтоо маш бага одоо тийм юу гэдгийг бага одоо үр нөлөө үзүүлэх юм шиг тэр энийг бол их томоор одоо сандраал одоо бодлогын хүн 0.5-аар өсчлөө хүй болохоо байж байна. Заавал байлгах нөөцийг одоо 0.5%-аар өсгөчгөр энэ чинь бараг зээл олдохгүй байгаа юм шиг ингээд буруу зүрх тайлбарлалт хүмүүст хэлэхэд энэ бол яарч сандрах асуудал биш. Бидний одоо экспортын орлого маш одоо сайн байна шүү дээ. За өнгөрсөн жилд бид нар биш дээ. Экспорт импортын зөрүү буюу одоо гадаад худалдааны ашиг нь 1 тэрбум байсан бол энэ жил одоо хагас жилээр 4 тэрбум. Өөрөөр хэлэх юм бол өнгөрсөн жилийн бас 3 тэрбум долларын илүү ингээд ороод ирсэн байна шүү дээ. Экспорт импортын ялгаа. Тэгэхээр эн чинь автоматар нөгөө эм хоёрыг нэмж байгаа. Одоо мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байна. Энэ тэгтээ бол мөнгө хэвлэж чинь гэсэн үг ерөөсөө биш. Гэхдээ энэ дээр бол тодорхой хэмжээний шийдлийг гаргаад анхааралтай ажиллаж явахгүй бол энэ эм хоёрын нэмэгдэж байгаа нөхцөл байдал өнөөдөр бол яг банкны системд хадгаламж харилцах хэлбэрээр байж шүү дээ. Одоо төгрөг одоо гадаад валютын ийм дөрвөн бүтцийг харах юм бол тэгэхээр энэ дээр бас тодорхой хэмжээний 0.5-аар зайлшгүй байлгах шийдвэр гаргаад 400 тэрбум төгрөгийг тодорхой хэмжээнд зарцааж ийн гэдэг бол ерөнхийдөө энэ хит одоо халтыг бас тодорхой хэмжээнд маш бага хэмжээнд тогтоом барьж ийн гэсэн ийм ойлголт. Энийг бол бид нар маш зүйтэй ойлгох хэрэгтэй. Энийг бол буруу зөрүү тал руу тайлбарладаг. Буруу мессеж одоо иргэдэд өгдөг энэ байдлыг бол бас телевиз нэвтрүүлгээр энэ хүмүүс бас анхаарч явахгүй бол маш их буруу тийм хандлага, маш буруу тайлбарууд гадуур явж байна гэдгийг бас төсөв болон мөнгөний бодлогын за уялдаатай тал дээр бол юун дээр хамгийн их анхаарах хэрэгтэй гэж харж байна. За Монгол банкаас цаашдаа төсвийн бодлогын талаар ямар ч тодорхой арга хэмжээ авахыг зөвлөхөөр төлөвлөж байгаа юм. За тэгэхээр одоо хүн болгон одоо эдийн засгч өөрийгөө хэлдэг хүн болгон төсөв мөнгөний бодлого хоорондоо зөрчилж чинь гэдэг ингээд ярьдаг. Энээс гарах арга зам нь юу юм бэ гэдэг ярьдгүй. Нэг үг хэлэхэд бол төсвийн нөхцөл байдал одоо туйлын хүнд байгаа гэдгийг хүн болгон мэдж байгаа. Зүгээр тоог нь харах сүүлийн 3 жилийн хугацаанд төсвийн зардал 2 дахин нэмэгдсэн. Өөрөөр хэлэх юм бол засгийн газрын одоо мэдэлд зах зээл рүү одоо оруулж байгаа мөнгөний хэмжээ асар их байна гэсэн үг шүү дээ. Тэгтэл нөгөө талд нь биднийг одоо хатуу мөнгөний бодлого явуулж ингэ шүүмжлээд байдаг. Тэгэхээр энэ хоёр бодлого нэг зүгт харж яваад зөв зүйтэй шийдвэр гарахгүй нэгэнтэйгээ зөрчилдөд эхлэх юм бол одоо нөгөө эдийн засгч нь болох үтггүй асуудлууд одоо эдийн засгийн хямрал гэж хэлээд эдийн засгийн одоо хямралын одоо эхний байдал ажиглагдана. За тэр нь тоо үзүүлэлтээр харагдана. Өнөөдрийн одоо төсөв энэ эхний хоёр улирлын байдлаар 2 их найдын алдагталтаа гарч байгаа нь бол ерөөсөө энэ тоо хэлж өгч шүү дээ. Төсвүүдээр хит одоо өөдрөг тийм байдлаар төсвөө хит тэлж чинь хэдийгээр би түрүү гадаад худалдаа маш сайхан таатай нөхцөлд байж байгаа 4 тэрбумын одоо ашигтай байгаа хэрнээ төсөв маань 2 их найдын алдагталтай. Өөрөөр хэлэх юм бол энэ хоёр бодлого чинь энэ тоон дээр ингээд зөрчилдөд байгаа юм. Тэгэхээр төсвдөр одоо ингээд төсвийн тодтол хэлцэж шүү дээ. Одоо баг хагас жил
6 сарын дотор нөгөө өргөн барьсан төсөв чинь ингээд болох бүтгэ байчлаа гэдэг ингээд бид нар төсөө зас асуудлыг яриад эхлэв. Өөрөөр хэлэх юм бол төсөвдөр засах, залруулах асуудал маш их байгаа. Тэрний нэг нь бол одоо төсвийн урсгал зардал. Хэрвээ энэ байдлаар бид нар осныхаа хэмжээгээр одоо үрээд олоогүй ч гэсэн өр зээл тавьж одоо ингээд өр зээлийнхаа хэмжээг нэмээд байх юм бол энэ улс орчин сүйдээ туйлт шүү. Юу мөнгөний бодлогоор зохицуулах боломжгүй болж шүү гэдгийг хэлхийг хүсэж байгаа. За яг нь Монгол банкны ерөнхийлөгч ерөнхий сайдын одоо энэ эдийн засгийн тэр нэг салбар зөвлөлд орж энэ юм хилдэг юм байлаа. Өөрөө тэгж ярьж байгаа юм лээ. За төсөв өргөн баригдахад мэдээж одоо Монгол банкнаас тодорхой хэмжээний санал авах байх. Энэ дээр нь бол мэдээж тодорхой хэмжээний сануул юу гэдгийг зөв зүйтэй залруулах талаас нь Монгол банкнаас мэдээж одоо санал хүргүүлнэ гэж би ингэж харж байгаа. За бодлогын мэдээлэлд төгрөгийн өгөөжийг хадгалах талаар бол онцолж өгсөн байсан. Тэгэхээр энэ нь валютын ханш болон төгрөгийн хадгаламжаас за валют руу шилжих эрсдэл нэмэгдсэнийг илэрхийлж байгаа юу? За хүүгийн өсөлт бол ханшид хэрэг бодиттой дэмжлэг ер нь үзүүлэх хэрэг юм бол. Ерөнхийдөө хэдүүлээ статистик тоогоо харах юм бол тэгж одоо хадгаламжийн валютын хадгаламж нэмэгдсэн ийм төр зур бол байхгүй байгаа. Ерөнхийдөө маш тогтвортой энэ сүүлийн нэг жилийн хугацаанд бол валютын хадгаламж маш тогтвортой байна. За валютынхаа ханшаа харах юм бол бас яахаа алдсан бас тийм байдал байхгүй шүү дээ. Яг нэг үг хэлэхэд одоо жил хагасын хугацаанд бол ер нь нэг тодорхой хэмжээнд. За яг одоо хэлэх юм бол 2550-аас тийм үү нэг 60-70 орн. За энэ 3 орон тоог нь хасчих юм бол баг мэдхэдгээргүй шахам. Ерөнхийдөө энэ хэрэглэгч, импортлогч орны хувьд бол энэ иймэрхүү бол зөрүү бол байдаг. Тодорхой хэмжээнд одоо хадгалагдаж байна. За ханшийн зөрүү, ханшийн одоо сулрал гэдэг бол одоо импортлогч орны хувьд бол хамгийн анхаарч байгаа. За Монгол банкны хувьд хамгийн их анхаарч байгаа ийм үзүүлэлт. Яагаад гэх юм бол энэ инфляц нөлөөлдөг. За гаднаас одоо дийлэх бараа бүтээгдэхүүн хүнсээ импортоор авдаг. Ийм улсын хувьд одоо өөрөөр хэлэх юм бол бид нар чинь бараг 50-аас дээш шувын инфляцийн 50-аас дээш шув нь бол энэ импортын одоо хүнс бараанууд байна шүү дээ. Тэгэхээр энэ валютын ханшийг тогтвортой байх тал дээр одоо маш их анхаарч ажиллаж байгаа. За өнөөдрийн байдлаар бол нөөц маань валютын нөөц маань 7.9 бараг 8-д ингээ хүрсэн. Өөрөөр хэлэх юм бол Монголын түүхэнд байгаагүй ийм өндөр хэмжээнд байна. За хүмүүс яг олон нийтийн сүлжээнд юу гэж юм гэхээр тэр валютын нөөц чинь тийм өндөр байгаа юм бол яагаад ханш буухгүй байгаа юм бэ гэдэг ийм зүйлүүдийг маш их ярьж байгаа. Тэгэхээр валютын нөөц бол одоо ханшийг одоо буулгах биш. Ерөнхийдөө энэ санхүүгийн салбарыг тогтвортой байлгах, тэр дотор энэ импортоос хамааралтай хэрэглэгч орны хувьд бол тодорхой хэмжээний нөөц ингэж байгаад энэ тогтвортой байдлаа авч явж явах ийм зорилттой болохоос шууд гараад зах дээр гараад нөгөө нөөцөөсөө зараад ханшийг буулгах ийм зүйл байж болохгүй. Ерөөсөө энэ оныг эхнээс бол баг тэрүүм гараад ингээд долларыг бол зах зээлд дийлүүлсэн юм байлээ. Тэгэхээр бол энэ бас тодорхой хэмжээнд бас валютын ханшийг тогтвортой байх ийм бодлого бас хэрэгжиж байна. Гэхдээ би бол хувь хүнийхээ хувьд бол валютыг зах зээл дээр гаргаж нийлүүлэх бол одоо буруу гэж ингэж үздэг. Яагаад гэх юм бол хиймэл энд одоо эрэлт нийлүүлэлтийн асуудал үүснэ. Өөрөөр хэлэх юм бол би зүгээр бодит нэг жижигхэн жишээ хэлэхэд өнөөдөр бид нар одоо Японоос асар хэмжээний одоо хуучин машинуудыг оруулаад ирлээ шүү дээ. Яагаад тэгэхээр бид нар валютын ханшийг одоо хиймлэр одоо доош нь буулгадаг, хит их нийлүүлэлт хийдэг. Тэгэхээр чинь энэ их хэмжээний одоо жил бараг тэрбум долларын хуучин машин оруулж чинь бид нар одоо бид нар чинь тэрбум долларын шатхуун бараг за 2 тэрбум долларын дизель одоо хэрэгжилж байна. Өөрөөр хэлэх юм бол бидний хэрэглээ асар их байна шүү дээ. Зөвхөн бид нар одоо ингээд өнөөдөр уурал бухимдаад байгаа бол бидний хэрэглээ их өндөр байгаа гэдэг дээр аль талдаа бас хүлээн зөвшөөрөх харах ёстой. Бид нар олсныхаа хэрэгээр энийг бол ингээд зарцуулаад байж болохгүй. Тодорхой хэмжээнд одоо юу энэ гадаадынхаа одоо экспортоос олсон мөнгийг одоо хадгалж ирээдүйдээ үлдээх ийм бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Гадаадын өр асар их өндөр болсон байгаа. Энэ нөхцөл байдалд бол гадаад өрийнхөө ирээдүйд ирэх дарамтыг багасгах гэх мэтлэн ийм бодлогын арга хэмжээнд зарцуулах ёстой гэсэн ийм байр суурьтай байна.